Эртний өв соёлоо сэргийн санаж, өнөөгийн залуус таниулах Монгол ухааны ертөнцид тавтай морилно. Сайн байцгаана уу? Өнөөдрийн подкастаар бид Монголын уламжлал тоглоом наадгайн зан үйл, түүний бэлэгдэл, онцлогийн талаар ярилцах гэж байна. Эдгээр тоглоом нь зөвхөн тоглоом биш, бидний соёл, зан заншил, амьдралын хэв маягийг тусгасан гүн гүнзгий утгатай зүйлс юм. Миний хувьд энэ сэдвийг сонгосон учир нь өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалж дараагийн үедээ өвлүүлэхийг хүссэн юм. Монголчууд эртээр үеэс тоглоом наадгайг хүүхэд насан туршидын дунд тоглож ирсэн. Эдгээр тоглоом нь нүүдэлчдийн амьдрал зохицсон байгальтай холбоотой байдаг. Жишээ нь шагаан тоглоом, уран эдрээ, оньсон тоглоом гээд олон төрөл бий. Эдгээр нь зөвхөн зугаа цэнгэл биш, хүүхдийн сэтгүүг хөгжиж, ёс суртахуун, хамтарч байдлыг мэдүүлэх зорилготой байсан. Тоглоомыг тодорхой цаг үед тоглодог заншилтай. Жишээ нь цагаан сарын шинийн нэгэнд дөрвөн бэрх, хорол, үүжүр тоглоомыг тоглож жилийн аз хэмэр үлзий удагтай шинждэг. Тоглоомд хожих тэнцэх хожигдох нь бэлэгдлийн утгатай. Хэрэг тэнцчихвэл хамтай гэж үзэж хавангаа хаглах, засал хийхийн тулд дахин тоглодог заншил бий. Мөн зарим тоглоомыг бэлэгдлийн шинжтэй гэж үздэг. Жишээ нь алаг мэлхий тоглоомыг гэрийн жавар үргэх, эв найрамдлын бэлэгдэх зорилгоор тоглодог. Монгол ардын уламжлалт алаг мэлхий гэдэг үн ертөнцийн тоглоомыг 9 эрдэнэ биеийн шингээсэн ийм алаг мэлхиэр өргөж наадах гэж байна. За ингээд 6 нуруугийн ертөнцийн 3 мөнх ногооны өнгөтэй 9 эрдний нэгэн болох оюун эрдний шагаагаар олон нурууг нэмэрье. Оюун эрднээр олон нурууг нэмэрье гэдэг ингээд их үе өрчихтэй. За одоо ингээд их үе өрчихсөн болохоор одоо толгойтой амьлуулах юм шаардлагатай. Ингээд одоо би толгойг хий. За хар санааг огтхож агуулаагүй бэлэгдэж хас цагаан хан эрднээр ханд хэрэгүүнийг болгоё гэдэг ингээд толгойг өрж байгаа. Асаж бадамдах галын мөнгө амьд байхын баталгаа сүн сорших зүрхийн шүрэн эрднээр болгоё гэд ингээд сүнстэй толгойтой оюун сэтгүүтэй ингээд амилж байна. За одоо болох төр зэрэг энэ эргэж мужихын залуур эрдний өнгөт биеийн эрхэм тэргүүнтэй холбогч эргэж мужихын залуур үзүүгийн шүрэн эрдний зүрхтэй өнгө дүүлгэж бүрэн улаан шүр эрднээр хийе. За хар 2 мэлбигийн хан тэнгэрийнхээ номин эрднээр хийе. Энэ шин сайхан болгоныг сонсож байдаг чижир алтаар сонс 2 чихийг болгоё гэв. Зинхтэй 2 бөөрөнд нь зис эрдний шагаа шигтгэе. Газар тулах мөчнүүд нь ганхашгүй бат байхыг бэлэгдэж ган эрдэнээр гар хөдийнх нь 4 шилбийг тулъя. Мөр нь сүүн цагаан байхыг бэлэгдэж мөч бүрийнх нь сарвуунуудыг мөнгөн эрднээр хийе. Суу алдар нь мөнхөд үргэлжилж байхыг бэлэгдэж сууд эрднээр сүүл болоод давсгийг нь хийе. За ингээд 9 эрдэнэ биедний шингэсэн юр бүсийн алаг мэлхий ийн оршвэ. Алаг мэлхий тоглоом нь гэр бүлийн эв найрамдлын бэлэгдэл бөгөөд шагаануудыг мэлхий хэлбэрт өрж тоглогчид ээж дараалан тоглодог. Энэ тоглоом нь гэрт эерэг энерги авчирж муу зүсийг үргэдэг гэсэн итгэл үнэмшлийн нэгэн хэсэг юм. Түүнчлэн морин уралдаан хэмээх шагаан тоглоом нь нүүдэлчдийн амьдралын гол зүйл болох морин уралдааныг туссан бөгөөд тоглогчид хурд, ухаан, стратеги сэтгэлээ хөгжүүлэхэд чиглэгдсэн. Дараагийн тоглоомын төрөл бол уран эдрээ юм. Уран эдрийн утас ашигла тоглодог тоглоом бөгөөд хонин холбоо, чөдөр зангилаа, гэр хэлбэртэй зэрэг олон төрлийн хий угалц гаргадаг. Энэ тоглоом нь мал аж ахуй, нүүдэлчин амьдралын хэв маягт яг толботой бөгөөд хүүхдүүдийн амьдралын ухаан, хөдөлгөөнтэй холбоотой мэдлэг олгох зорилготой. Тоглоомын утга учир тухай бол одоо дээр үед одоо жишээ нь би өөрийнхөө одоо их нэрийг хань болгох хүнээ одоо дагуулад гэртээ очихоор манай ээж өгөөд одоо бэрдээ өгөөд тоглуулдаг байсан. Тэгээ энэ тоглоомын нэр нь өөрөө уран бэрийн нүүдэл гэж байгаа. Уран бэрийнхээ одоо ухааныг шалгаж тоглуулдаг. За нөгөө нэг утга учир нь цаад утга учир нь юу вэ гэхээр бөгж нэрлэх гэж нэрлээд яриад байгаа. Бөгж нэрлэлнэ гэдэг маань хоёр талдаа байгаа одоо хоёр шагаан хоёр одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний сэтгэлийг одоо илэрхийлж байгаа.
Тэгээд хоёр хүн нэг талдаа орсноор одоо сэтгэлээ одоо илэрхийлж нэг талд одоо хов зайгаа холбож байгаа ийм одоо тоон тэр толгоо холбож байгаа ийм одоо утга учирыг бэлэгдэж одоо ингэж нэг талд нь оруулж ингэж тоглож одоо уран мэрийг ухааныг шалгадаг байсан байна. За тэгэхээр энэ тоглоомыг яаж тоглох вэ би бас та бүхэнд тайлбарлаж өгье гэж бодож байна. За битүү холбоосоо татах хэвээр. Ерөөсөө битүү холбоосоо хөв явах хэвээр. Битүү холбоосоо татаад аль оруулах шагаагаа оруулна гэсэн үг. Энийгч байж болно, энийгч байж болно. За тэгэхээр бид нэр одоо зүүн талын шагааг оруулъя. Зүүн талын шагааг битүү холбоос руу ингэж оруулна. Оруулаад шагаагаа ингэ орхичихно. За эндээс ясаа дагуулад ийм хоёр одоо шагаа одоо хоёр битүү холбоос гарч ирнэ. Энийг ингэж нааш татах хэрэгтэй. Нааш татахаар ийм битүү холбоос ингэ давхар битүү холбоос гарч ирж байгаа. За энэ битүү холбоосоо дагуулад энэ утас ингэж ирж байгаа энэ харж анзаарж байгаа бол утас ингэж ирж байгаа. Энэ утсыг дагуулад шагаагаа хийн. За тэгэнгүүт буцаага татна хийчихэд. Буцаага татхаад энд нэг битүү холбоос гарч ирж байгаа. Энэ битүү холбоос руугаа шагаагаа хийн. Уран эдрээ тоглох явцад хүүхдүүд гар хурууны хөдөлгөөн, төвчээр, анхаарал, төвлөрөл, бүтэц сэтгэлээ хөгжүүлдэг. Түүнчлэн уран эдрээд нь хүүхдүүдийн дунд нийгмийн харилцаа бий болгох, хамтаа тоглох чадварыг дэмждэг. Ойсон тоглоом нь Монголын оюуны соёлын нэгэн тод жишээ юм. Ойсон тоглоом нь модон эсвэл бусад материалаар хийгдсэн эсгүүдээс бүрддэг бөгөөд тоглогчид задлах, буцааж угсрах замаар шийдэл олгож чиглэгдсэн байдаг. Энэ тоглоомын гол зорилго нь тоглогчид сэтгэн болгох чадвараа хөгжүүлж, төвчээр логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэх явдал. Монголын онсон тоглоомын хамгийн алдартай бүтээгчдийн нэг бол Зээ Төмөн Үлзий бөгөөд 5000 гаруй онсон тоглоом бүтээсэн гэдгээрээ алдартай. Тэрээр Улаанбаатар хотод байрлах оюун ухааны музей дэх онсон тоглоом цуглуулгаараа дэлхийд дахин танигдсан бөгөөд оюун ухааны тоглоом сонирхогчид донд өндөр үнэлгээ авдаг. Онсон тоглоом нь зөвхөн хүүхдүүдэд бас насанд хүрэгчдэд ч сэтгэлийн хөгжил, стрессийг бууруулахад тустай гэж үздэг. Ам тоглоомын төрөлд онцгой таавар, зүр цэцэг, хул тоолох зэрэг тоглоомод багтана. Эдгээр тоглоом нь хүүхдийн хэлээрээ сэтгэн болгох чадрыг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд Монголын аман зохиолын уламжлалт нэг толгойтой. Жишээлбэл хул тоолох тоглоом нь хүүхдийг хул тоолох замаар амьсгалын хяналт хэл ярианы ур чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.
Онцгой давар нь хүүхдийн логик сэтгэлгээ, хэлний баялагийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд эдгээр тоглоомуудын олон төрөл нь Монголын ардын аван зохиол тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Жишээ нь толгоон дээрээ малгай, хөл дээрээ хутал, хоёр гартай бэйли гэсэн онцгойны хариуна мод бөгөөд энэ онцгой нь байгалийн элементүүдийг ашиглан хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Уламжлалт тоглоом наадгаан зөвхөн зугаа биш, Монголын өв, оюуны баялаг юм. Эдгээр тоглоом нь бидний өвөг дээдсийн амьдралын ухаан, сэтгэлийн гүн гүнзгий байдлыг харуулдаг. Бид үнийг хадгалах, дараагийн үедээ өвлүүлэх ёстой.